За сайн байцгаана уу хүмүүндэд үзэгчтэй. За ингээд өнөөдрийн YouTube дугаараар хэдүүлээ нэгэн спешиал бичлэг орж байна. Яадаг бичлэг гэхээр одоо миний өөрийн гисэн хамгийн ихний ивент болж байгаа. За яадаг ивент гэхээр манай Сэтгэл зүйн вебсайтын одоо нээлтийн ивент болж байна. Хүрэлцэн ирсэн хүмүүс маань одоо энэ ч ингээд сууцгааж байна. Би өөрөө хостлох хэвээр хүн ингээд ард нь бичлэг хийгээ сууж байна. Хүмүүс надлаа ингээд хараад байна. Сайн байцгаана уу гэс. Бүгдээ нэг ганц алгадчих идэх үү? Бүгдээ. За хоёр хүн. За миний хариулт буруу байх юм бол хоёр дахь хүн маань хариулт хэлсэн. За. Тэгэхээр одоо ингээд цугларсан байгаа хүмүүсээр хэдүүлээ юу ч гэсэн тоглоно. Яадаг тоглоом бэ гэхээр за одоо ингээд та хэд зэрэг бас бүгдээрээ бие биентэйгээ ингээд тоглож байна гэдэг гэсэн. Ямар вэ? Яах юм уу? Шүү. Нэг. За хайж таа. Хайж таа. Яа за. За ингээд хараа. Оо за. Хайж таа. За окей. За энэ тал Манай найз маань ивэл ханс ирлээ. Австралиас хүрээд ирсэн байна. Өнөөдөр манай ивент дээр хүрэлцсэн их баярлалаа. Тийм хүүхэн бэлэг өгсөн. Thank you. Зүрэ. Ном өгсөн байна хэдүүлээ. Ухаалаг хөрөнгө оруулагч. Вау. Яа амар гоё зөвхөнтэй хүүхэн ном өгсөн. Thank you. За тийм тэгэхээр энээр ингэж чи хөөх өнөөдөр гоё юм зорж болно шүү. Тэр ингээд хөөх стори доод тэгээд дараа нь ингээд маш гоё зурсан юм бол бид тэрээс шалгаруулж байгаа чам бэлэг өгнө гэсэн бас байсан. Бараг авчих юм шүү дээ. Чи бараг авчих байхаа. Чи өнөөдөр бодох уу? Бодно шүү дээ. Тэгээд за окей. Тэгээд тэгчгүүтээ хэдий та нар мундаг байлаач энэ нэгдэлгүй бол одоо байгаа шиг хий хоосон зүйл байх болно гэдгийг сануулж байна. Тэгэхээр та нар эвтэй байх хэрэгтэй гэсэн үг. Үгүй ээж. Би бусдын олзон санаарсан хүмүүстэй байж чадахгүй. Харин би ганцаараа илүү хүчтэй. Буха хатагийн миний хөө би чамд нэг зүйлийг ойлгуулъя. Энэ ганц шиг сумыг хуглаад өгөх. Ээж чи амархан шүү. Ганц шиг сумыг хуглах ийм л амархан. Харин одоо багтсан сумыг хуглах гээд үз. Харж. Чигаас бүх хэдэ гэж. Хатааг яах юм? Бахаас авах юм. Али, та орны үстэй. Үгүй даах юм. Та хоёр чадахгүй байх. Бид яаж чадах вэ? Харгу хүүхдүүд минь та нар энэ сумд луга адил. Хэрэг та нарт ийм нэгдэл байхгүй бол та нар ганц шиг сум шиг хүнд амархан хялбархан ялагдах болно. Хэрэг та нар хамтдаа байж ив самлаа нэгтгэвэл хинч ямар ч тайсан байсан та нарыг үл дийлэх болно. Ээжийн үг үнэн байна. Бид тэр ганц буугнаас олж хүчээ тарамдуулж байж. Уучлаарай дүнээр. Тийм шүү. Бид тавуулаа нийлж байж нэг байг ондог шиг. Бид бүгдээрээ ижил хүчтэй байх. Ханд ус минь. Хэдүүлээ энэ буугыг хамтаа лагнасан байна. Хэн нонсон чухал биш. Харин хамтаа байсан л чухал юм байна. Дайчид мориндоо. бид надад ирсэн ямар нэг юм байна. Вау. Бога. Манад бог болдог юм ба. Энэ бог байсан шүү тийм. Бог нэг зооцсон байсан. За хэдүүлээ юу вэ? Саяны ялсан багууд байна шүү дээ. Тоглоомын ихэнх нөгөө нэг ялсан багуудаа бүгдээр энэ ч тайцтай урж байна. Хэдүүлээ дараагийн тоглоомонд орцгоё. Дараагийн тоглоом болохоор уламжлалт ааха. Чи очсон чинь сургууль хүмүүжүүлэгч чинь надлаа өрөөл. Танаа энэ хүүхд чинь өнөөдөр хүүхд хадсан гэж. Тэгэл би энэ чинь оо яана тийм ямар аларсан юм бэ? Хүүхдэлгөө харцсан. Арайчдээ чиг. Амар дэг бүр нэг ингээд хүүхдтэй disappointed болцсон бүр яг хүний эцэг шиг байгаа байхгүй. Тэгэл яг ингээд хүүхдтэйг ингээд ярьж байгаа. За би ингээд очиод ингээд тайлбарлая гэж хэлж байгаа байхгүй багш нь. За би хүүхдтэй тайлбарлая. Миний хүүхд болсон. Ингээл буцаал явах гал машиндаа ингээл ялж байхгүй юм шууд би тэгвэл даашкагийн хойно орохгүй л хас. Ялцсан байсан бол энд ингээд тулаан хийж байхгүй юу?
Саяны хайчлууд аавд бидний хоёр тал болоод дууссан шүү дээ. Ерөнхийдөө бол ялсан багын тэр чигээрээ дараагийнхаа тэмцээнд л орох юм. Тэгэхээр саяны нөгөө манай нөгөө ялсан хүчиг юм лээ манай нөгөө жүжиг Тэмүүлэн тий. Жүжигийн тий ахлах байсан шүү дээ. Тэмүүл. За. Санаа ялсан. Жи ганаач. Ичээд байх. Ирсэн хүмүүс гараар өгчгөө. Оролцоо юм байгалаа. 3 оролцсон юм. Юу яач? Шууд анхаарах болж тий. За шууд тайцны өрж байна. Оролцоогүй шүү дээ. Ааха тэмцээний асуултууд. За энэ чи хэдэн байгаа л 1 2 3. Нэг сууц. За окей. Таас өөрөө. Таас өөрөө орчих. Өөр орох юм уу? Аха. Би ч хэлдэг байсан тий. Тийм биш. Тэгвэл хамгийн сүүлд үлдсэний хүн надаас асуу гэсэн юм заяа. Тэгээд би та нараас бүгдээ жишээг нэг хүн үлдэн гэсэн. За юу вэ? Бачим гэж ямар утгыг илэрхийлж байна вэ? Батсүр ээ. Бачим. 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 Гэж юу гэсэн үг гэж юу? Бачим гэдэг чинь нөгөө уур хэлэн одоо бачуураад байна гэдэг шүү дээ. Хашаа. Үнэгний зулцэг. Яараа хаас Араач. За суулт юм байна. Монголын хамгийн сүүлийн хааны хатан хэм бэ? Дэлхийн хэдэн хувийг бас эзэлдэг вэ? Далай дуу. Үгүй. Чи Гэдэг шүү дээ. 80. 80 шүү дээ. Суу арагшаа. Ир. Хоёр яаж Өөр асуулт ээ. За тэгвэл хүний бие хэдэн хувийг бас эзэлдэг вэ? Анаашны хэл хэдэн сантиметр урттай? 14. Хожигдох юм бол катлер юм. За тэгвэл би чичрээд. За очоо. 1 2 3 Яг юу нэ? Юмгүй шүү дээ. Чаавар юм чи. Мэн дэжгүй одоо бичдэг хийгээд энэ хэлж байгаа. Тийм үү. Маань чих. Яг баярлалаа. Чипс. Тэрмэнэс эдийгээс бодоод байсан. Юу гэж Юу гэж байгаа юм да? мэдгүй байна. Танилцчих байна. Ой. За. За. Болио. 1 2 3 Йоо энэ юу вэ? Йоо миний эдээ. Йоо. За энэ бүр хөдлөхгүй мөн. За. Энэ юу аа? Дарах шүү дээ. Нааш миний ширп шиг биш. Энэ хараа энэ миний хажууд нь юу энэ? Зүгээр дахиад юм болох хэвчээ. За. 1 2 3 Юу? За let's go оролцъё. Чи надад чүүгэр хин дотоос үнэ чинь 20 21 Ой чи дотоос үнэ гэж чи 22 23 Андос за Ой энэ тас сая 30 үнэ гэж ой энэ амраад нь ой чи Араа шүү дээ. Асацсан чи яа хэдтэй зүлээ
Амарснаас тийш за. Эцэг үзгэлээ. 25. 26. 27. Эй, тэнд цаан дутуу. 28. 29. 30. 31. 32. 33. 34. Сигма. 35. 36. За. Оо чаа. Сүүлийн гур. За та гур жоо планк барьж. За сүүлийн гурав бүгд алгадчих. Жоо планк барьж. Оо чаа амахгүй. Оо амахгүй. Планк барьж мэдгүй. Оо планк барьж мэдгүй үнэ. Аа. За жоо. Яар гоё. Жоо барьж. Оо чи на боксоо доошоо. За жоо барьж. За боцоос үнэлтэй барьж. За боцоо. Оо чи яга өгөхөд за чи гараа. За сүүлээ. За сүүлийн камаа. Сүүлээ шүү дээ. Тэсэн шүү дээ. За. Тийш дээ. Одоо 30. Би сакс тоглодог юм уу гэстэй. Муу 30. За 36. Сэтгэл ямараа. Тийш. Гүнгээр Чи на боксоо дэжээ. Боксоо дэжээ. Яар гоё байна. За. За яа. 36. 36. 37. 38. Энэ хөнгөн байна дөө. 39. 40. 41. Йоо, 42. Чи хөжигдэж болохгүй шүү дээ. Сүүлийн хоёр дүрчил. 43. 44. Йоо шүү дээ. Йоо шүү дээ. 45. За. Ее. Йоо, гайхалтай. За то гарын бэлгэн үг байна. За манай ядарчаар сакс тоглодог залуу. За сэтгэл камераа. Яг амар ядарч байна. За чи ямар спорт хийдэг вэ? Байх. Сакс. Волейбол. Жим. Хөлбөмбөг. За чи бэлгээ аваа. Чи одоо шоу байгаа ингээд хэлээд байна шүү. Өөрөө бэлгээ авчих юм уу? Гардаад байгаа. За энэ доктор ингээ амар зэвэн юм. Нөө нэг уран зохиол энэ. Япон ном бас ш. Чи Япон хэлдэг. Үгүй зүгээр. Хөрөлт. Яг. Яг энэ. Үгүй тэд тэр энэ. За чи юу үтэй чи? Тэгэл хоол идэх. Хоол идэх. Ямар хоол идэх вэ? Бодотоор цөв. Карбонара. Хөө би бас карбонара гэж. Баян хийж өгдөг. Тэгээ. Метал маягаар нэрээс тэгэл би идчихтэй. Метал маягаар үү? Метал. Баярлалаа шүү дээ. Метал гэсэн. За баярлалаа. Энэ карбонара юу? За чи. Бодотоор. Бодотоор гэх би бас мэдээ. Йоо. Өөр юм идэв чи ном за энэ хилцэн дээ. Ном шүү дээ. Энэ Япон ном шүү дээ. За. Ямар бол гэжтэй маань да. Ямар олон да? Ямар олон дуртай. Үгүй хоолны асуудал болсон юм чи. Сэтгэл зүй. Кайфч хараа. За үнэлэхтэй юу гэдэг стресс за үнэлэхтэй юу. Тэгэл яг нэг бүр нэг яац үүдний нэг хальт тоглоом байна. Яг хэмжээний стил. Заалтад ажиглагдаж эхэлсэн бол мэрэгжлийн сэтгэл зүйч сэтгэл засалчин тусламжтайгаар тэр шинж тэмдэг хэсэг хугацаанд намжаах сааруулах боломж гарч байдаг. Зохицуулах гэдэг юм.
Тэ нөгөө ийм бодлоо байдаг шээ. Баялаг ертөнцтэй юмс шүү. Үнэхээр тийм гайхалтай юмс шүү. Цаа нөгөө манай хоёр тийш ороод зурчих юм уу? Ингээд наашаага нэгдээ. Асууж үзчихсэн өөрөөсөө. Ингээд юу гэсэн. Ааха. Насан мэддэг. Ялцчгүй. За Энэ хичээл. одоо нөгөө нэг бид нар эго хэр Хүн өөрийгөө гэтээ олох гэж эсвэл дуртай юм олох гэж ч юм уу мэрэгчлээ олох гэж яг тэгж яарах хэрэгтэй. үгүй штэ. Угаасаа бид нар насан туршдаа өөрийгөө хайсаар ирдэг. Хайсаар л байдаг. Би өөрийгөө олчлоо гэж бодсон үед Нөгөө талаас үгүй штэ энэ чи биш гэд ингээд ороод ирдэг. Тохиолдол байдаг. Ер нь манай мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач надад хэлжсэн байхгүй юу? Хүн өөрийгөө ер нь бол насан туршдаа хайсаар байдаг. Ядаж 40 хүртлээ хүн хайсаар л байдаг. Тэр болтох хүртлээ ингээд за энэ би юм байна. Аавгүйгүй биш. Энэ би юм байна гэж хайсаар л ирдэг. Тэгэд эцэстээ за энэ л би юм байна гэж болтоо. Ер нь бол өөрийгөө яг үнэхээр зинхэн өөрийгөө олтлоо ингээд амар олон зүйлийг өөрийнхөө дуртай ямиг отлоо ч юм амар олон зүйлийг хийж үзчихэж л яг тэр дундаас угаасаа яг сонгож авдаг гэх юм уу. Тий, олж авдаг. Мэргэжил сонголтын дээр их юм бол надад тэгээд санагддаг. Одоо яг манай дүүнер бүгдээрээ яг ингээд мэргэжлээ сонгох насн дээр ирээд эхнээсээ нэгдүгээр курст ороод эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би яг мэргэжил сонголтын дээр бид нар угаасаа ингээд яг би хэн бэ гэдгийг хавьлуугаас эцэст төгсгөлгүй шүү дээ. Хэмжээний ядаж би юунд илүү сонирхолтой байна вэ? Би юу гэвэл илүү нөгөө нэг хийж байгаа зүйлээс аз жаргалыг мэдэрч амьдрахаар байна гэдэг ихлээд тэрийг олохын тулд нэг юм яг өсвөр нас эхлээд ихэн цаашаа за сакс тоглохыг хүсдэг бол саксаа тоглоод, волейбол тоглохыг хүсдэг бол волейболоо тоглоод, хэл сурах дуртай бол хэл сураад. За ингээд бид нар угаасаа явдсан шүү дээ, тий. Түүнээс гадна надаа яг амар нөлөөлж исэн нэг зүйл маань тийм байсан юм аа. Ингээ ганцаархнаа алхаад юу ч хамаагүй ингээ хараад би бол зам мэдгүй л нөхөрөөсөн зэ. Тэгэл хотоор зүгээр ингээл хамаагүй алхаал ингээл тинээл тэгэл сайхан төөрөөл явж идэг. Тэр хугацаанд амар олон юм ажилладаг гэсэн. Хүмүүсийн хоорондын харилцаа, за дэлгүүрт хүн ингэж ажилт юм байна. За кофе шопт хүн ингэж ажилт юм байна. Амар олон зүйлийг анзаараад тэгээ нэг тийм бас өөртөөгөө жоох ярих хэрэгтэй гэх юм уу. За би энийг хийвэл яг ингэж болох юм байна. Тэрийг хийвэл би илүү аз жаргалтай байх юм байна гэдэг талаас л ядаж ингэ чи юу хийвэл илүү жаргалтай амьдрч болохоор байна вэ? Юунаас илүү аз жаргалыг мэдэрч ийн вэ? Юунд чи буучихгүй байх боломжтой вэ гэдгийг хамгийн түрүүнд хачаад тэг мэрэгчлээ сонгоод орчуул айгуу зүгээр. Тэг нөгөө мэрэгчлээ сонгоод орчингууд яг явц дундаа бид нар шантрах үе ядэн штэ. Одоо бид нар нөгөө SBS-с сураад эхлэнгүүд математикаас цогтаа сэтгэл зүйч болсон чинь бас болчмоор санагдаж байгаа байхгүй. За тэрэн шиг ингээд орж ирж агаад дадлага хийж үзээч юм уу болж байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Яг тэр үед нөгөө нэг ийм айдас үүсчихдээ юм шиг байна. Ингээл гачих юм бол би цаг алдна. Тэгээд нөгөө gap year авчих юм бол цаг алдна. Тэд юусэн айхгүйгээр gap year авмаар аваад орж үзээд болохгүй байвал сургуулаа дахиж сольж үзээд тэгэл ер нь ойлгох айхгүй дуртай юмаа ингээд олдлоо сайхан зөрөгтэй л яваад байх хэрэгтэй. Тэгээд бас ингээ хорвоо ертөнцтэй танилцах хэрэгтэй байх. Аялдаг ч юм уу эсвэл зур гудмаар гараад алхдаг ч юм уу. Тэр тайвшрал сайгүй чухал санагддаг шин. Одоо би анзаараад тахад би чинь сургуулаа төгсөөд 3 жил удаа болж 10 жилээ. Тэгээд анзаараад тахад дийлэнх манай найзуудаас маань одоо найзын хүрээнд 30-40 хүмүүсээс яг өөрийнхөө сонгосон мэргэжил, яг өөрийнхөө сонгосон их сургуультай яг одоогийн байдлаар 3-4 курстэй сураад явж байгаа хүмүүсээс заяа 40-50 хүнээс яг үүндээ нэг 3-4 байгаад байгаа. Дийлэнх хүмүүсээс нь ингээд янгууд нэг бол яг нөгөө эцэг ихийн шахалт гэдэгээрээ нэг бол ингээд нөгөө дийлэнх хүмүүсийн яг ингээд нийтлэг тэ сонгож байгаа нөгөө ангаахл амар штэ. IT л амар цалинтай столаах юу штэ гэнэ предикт хийгдэж байгаа амар олон тэр мэргэжил дундаас тэгэл орчигээл тэгтээ. Яг үрийдэг хүмүүс байдаг 2 дугаар курс 3 дугаар курс хүртэл явж байгаа л тэгэл яг 3 4 дээрээ ирээл дипломын ажлын тэр дээрээ тулаад ирэхлээр яг ингээд нөгөө насан туршдаа энэ зүйлээ би хийх юм биш гэдэг realization ч юм уу бүтнээр ороод ирдэг. Тэнгүүд ингээ хүн ингээд ийм зааг дээр ирдэг гэх юм уу сонголтын зааг дээр ингээд ойлгомжгүй байдал дээр ирээд одоо ч жинхэнэ зарим хүмүүс нь 3 4 дугаар курсээс гараад бүр шал өөр шинээр бакалавра хийдэг ч гэдэм үү тийм тохиолдлууд амар их гардаг болохоор яг хүн чин сэтгэлээс шин зорилгоо яг юу яах юм бэ лээ энэ дэлхий дээр миний зорилгыг юу вэ гэдэг асуултыг бүр яг өөртөө үнэнчээр хариуллаа. Дизайнер бол дизайнер, контент креатор бол одооноос нэг жоохон хоббигоороо жоох явж үзье гэдэг ч юм уу. За манай сэтгэл зүйч бас нээлтийн өдөр зориулж ховс хийсэн байгаа. Та бүхэнд юу гэж хэлж байгааг нь сонсох юм бол сонсож байгаа хүн ховсонд орох магадaltaй гэсэн. Тэгээд ерөнхийдөө нэг охиныг сандал түшгэж ховстоод нөгөө оролцогч нь болохоор гарыг нь түгжсэн. Бас нэлээд сонирхолтой юм бэлээ. За нөгөө зураг зурхтай болохоор өөрийнхөө юу мэдэрч байгааг зураарай гэсэн штэ. Би өнөөдөр энд болохоор сэтгэл зүйчийн үүрэгтээ ирсэн баггүй болно. Тэгээд
Тэгээд зураг зурхтаа нөгөө нэг юу мэдэрч байгаагаас илүү юм тарих зураг барьсан. Энэ болохоор 3 төрлийн тарих харагдаж байгаа гэсэн үг. За эхний тархинээр нь болохоор гадны хэсэг буюу ер нь хөдөлгөөн орчны мэдээллийг боловсруулах гэсэн зүйлүүдийг ер нь бол гадна талын тархины хэсгээр харуулсан гэж одоо уран сэтгэмжээр ойлгож болно гэсэн үг. За хоёр дахь зургийн тархин дээр нь болохоор илүү дотор талын цэнхэр хэсгийг харуулсан. За энэ нь болохоор анхаарал тэгээ сэтгүүг ер нь бол тодтогч харуулж байгаа гэсэн үг. За 3 дахь тархин дээр нь болохоор энэ эрвээхийн хэлбэрт харагдаж байгаа. Энэ нь ер нь сэтгэл хөдлөл болон анхаарлыг ер нь бол төлхөө тодтогч харуулж байгаа гэсэн үг. Тэгээд ийм 3 төрлийн тархины хэсэг зурсан. Энэ болохоор ямар нэгэн тийм бодит зураг биш, өвчтөе хүний тархины зураг биш. Тэгээд бас өөртөө дурсамж болгож хадгалах үүднээс энэ тархи зурсан. хан. Зэрэг бол нэг нэргүү мууран дээр. Тэгээд шийдсэн юм аа. За. Манай тархийг зурсан стил судлаачтай уучлаарай. Судлаач гэж. Эсвэл судлаач сэтгэл зүйч хоёрын бас ялгааг таныг хальт тайлбарлаад өгөх бас мэдгүй айгүй олон юм асуусан л даа. Хальт тайлбарлаа. За. Ихтэй оффист ажиллах юм уу тийм. Оффист ажиллах ийм уурал уу? Би нэг оффист ажилладаг болсон байхгүй. Тэгээд их мэдрэмжээ зүрлсэн. Үнэхээр хөөрхөн байсан юм байна. За энэ бол аягүй харамсалтай. Миний амар зурсан Fallen Angel гэдгийгсэн зурсан хэзээ маань өөрөө байхгүй хтэй. Одоо ташаа тэгээд энэ ивентийг төлөө энэ хүрээд өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа.